Таны бид долоод хугацааныхаа DLUB зуртай хэлхийж бодож байна. Тэгээд манаас бол жил болгон хиймэл аяны дотор ямар нэг сэдвийг сонгоод тэгээд энэ дотор 5 өдөр лекц семинарыг хослуулж заадаг байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр үдээс өмнө болохоор 2 лекц байгаа. Тэгээ үдээс хойш 2 цагийн семинар байна. Тэгээд тэрнээс гадна 4 гэх юм уу 5 дахь юу бас нэг зочин яриа оролцох байна. 5 дахь жишээл 3 цагаас зочин яриа хийгнэ. Тэгээд хөтөлбөрийн хувьд болохоор хагасаа өдөр бид нэр AI Day гэдэг одоо олон нийтэд илүү зориулсан тийм арай өргөн хүрээний тийм юу зохиож байгаа. Лекцүүд тэр болохоор арай техникэл биш тийм химлавын талаар тийм хүмүүс яриа хийх. Эдээс танаа үлдсэн ирээрээ. За тэгээд танаа мэдээж өөрсдөө юу нэгсэн байна гэдэг чинь химлавын ханыг сонирхож чинь гэсэн үг тийм. Тэгээд бид нар болохоор энэ жил ч гэсэн сэдвээ аль болох юу яа тийм. Өмнөд жилдээ болохоор илүү онлайн класс заадаг байсан. Энэ жил бол арай жоохон нэг хэрэглээ тал руу болчихно тийм. Тэгээд жоохон өөрчлөж байгаа. Ягаад гэвэл химлавын хач одоо бидний яг ингэ амьдрал нэвтрээд ороод ирсэн тийм. Ялангуяа одоо код хийж байгаа бол тэр кодонд бид нар химлавын ашиглаж байгаа жишээ нь бүх төрлийн юмнууд ашиглаж байна тийм. Тэгэхээр энэ маань одоо энэ химлавын хөгжил маань улам хурцаад явах. Тэгэхээр ирээдүйд 4-5 жилийн дараа ямар болох вэ? Тэрний одоо үр өгөөж юм уу тийм бидний амьдралд нөлөө бол маш том байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо зөвхөн одоо хэрэглэхээс гадна доторх юмыг жоохон ойлгох хэрэгтэй байх юм бол илүү даваа талтай болчих юм байна тийм. Ялангуяа ажлын талбар дээр ч юм уу илүү ашиглах тийм өөрийн одоо шиг загвараа суулгах ч юм уу тийм чадвартай болж байгаа бол манай сургалтын зорилго биелж ий гэсэн. Тэгээд хөтөлбөр бол ерөнхийдөө байгаа тийм юм дээр аваа. Харуулах уу? Форма гэж. Өнөөдөр болохоор сэдв маань pre-training буюу одоо эхний сургалт гэсэн үг тийм. Тэгээд сургалт одоо химлавыг сурахад одоохондоо 2 шатлалтай яваад байгаа. Эхний буюу дараах 2 шатлал. Өнөөдрийн сэдв маань эхний сургалт гэсэн сэдв. Магашнаас болохоор дараах сургалтын байна. Тэгээд манайш болохоор post training гэдэг дараах сургалтын талаар заагаад явах байгаа. Тэгээд тэрний дараагаас өшөө илүү нарийн сэдвүүд нарийн явна. 2-3 өдөр бас юу одоо дараах сургалтын илүү нарийн одоо reinforcement learning гэдэг юм сэдвүүд ороод явна. Тэгээд энэ сэдвүүд маань яг одоо бидний хэрэглэж байгаа ChatGPT ч юм уу тийм яг энийг одоо сургалт цаатын одоо юу гэсэн тийм механизм. Тэгэхээр энэ 5 хоногийн турш бид нар одоо химлавын ханыг яаж бүтээж байгаа, яаж сургаж байгаа тэр талаар ойлголттой авч байгаа. Тэгээд 4-5 таас болохоор бүр илүү жоохон advanced
сэдвүүдийг орохоор байгаа. Тэгээд өнөөдөр болохоор лава манзаараа би маань 2 өдөр би лекц уншаад тэгээд зөндөө дараагийн 2 өдөр лекц уншаад байна. Тэгээд нэг юу яач те хэдэн хүн оюутан бай. Оюутан за 10 цай 10 удаа те ажиллаж байгаа хүмүүс ирээ. Охийн ажилтдаг хүмүүс байна те. Тэгвэл одоо чөлөөг авч байгаа гэсэн үг те. Өмнө жил сууж ирсэн хүмүүс байгаа. Одоо ашиг те 2 бүгдөө шинээр явж байгаа. Химэл оюуханыг одоо амьдралдаа хэрэглэж байгаа нь ChatGPT чинь. Бүгдөө байна. За бүр илүү нөгөө кодинг эйжент хийж байгаа. Бас нэлээд юм те. Би бол сайхнаас ингэж хэлсэн. Ямар лагин бэ гэдэг нь. Тэгээд одоо тэрийг одоо яаж хийгээд тэр кодинг эйжент те яаж тэр эйжент бидрийг ингэж химэл оюухан сэтгэдэг гэдэг бид аваад идэж. За одоо тэгээд өдрийн хоолны засварлаа те. Тэгвэл кофе дээрээс байна те. Сэндвич усаа те. То я нууц талсан байна. AI-ийн хөтөлбөр болохоор арай гатын дээр залгдаг байна тийм. Тэгээд бизнес бид бас бүртгэж явж байгаа. Яагаад гэхээр иргэд бизнес бүрэн хүмүүстэй нөгөө төвсгөлтөнд бид нэг юу өгдөг байгаа. Сертификат өгдөг байгаа. Сургалтын суусан гэдэг. Тэгэхээр ИЦ бүрдээр бүртгүүлээд яваацгаа. Тэгээд өөрөө classroom. За тэгээд Google Classroom нэгээд тийш ер нь лекц материалуудыг тэгээд оруулаад явахаараа тэгээд төлөв бүгдээрээ ер нь офцсон байх гэж найдаж байна. Ороагүй байгаа Classroom руу ороод тэгээд бүтэд байгаа юм яваа гэж. Өөр асуулт байна. Тэгвэл байхгүй лекц хэлүүлээ. Өнөөдрийн лекц хэлэлээр лагвах маань гэж байна. Энэ өстөр. Тэгээд энэ дээр энэ хоёр лекц хоёлаа шууд лаачлаа гэж хэлсэн эхэлж байна. Нэг шоу явуулаа. Нэг шийдэж байна. Энийг шууд шийдэж байна. Тийм ч тийм ашиглаж. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За наадах чи яриач. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Наа болохоор Лавдарч гэдэг. Би InfoSoft Institute of Technology-гээс тоглоё. Химэл оюуханы багш. Тэгээ өнөөдөр болохоор large language model яг ихний large language model гэж юу вэ гэдэг талаар энэ лекц уншина. Тэгээд уул нь энэ лекцийг болохоор шинжлэх ухааны технологийн сургуулийн багш золзын унших байсан. Тэгээд би 5 өдөр мэдээд слайдаар нэг жоохон тиймэрхүү бэлтгэсэн байгаа. Тэгээд дутуу юмнууд гарвал дараагийн лекцүүд дээр нөхөдөө явуулчих байх гэж хэлж байна. Тэрхий нэлээд тийм юу байдлаар бэлдсэн байгаа. Тэрхий зүгээр ангажлалны ерхий процесс тэгээд ер нь маш энгийнээр бэлдсэн гэх юм уу? Тийм байгаа шүү. За тэгээд чиглэл маань юм яг юу гэж байгаа. Large language model-ээс нэг юу ороош гарч ирчих юм.
Ай таны энэ дээр Ээж магадгүй өмнө ярьж ирсэн юм. Өмнө ярьж ирсэн. За тэгэхээр эхлээд large language model гэхээс өмнө яг юу байсан бэ гэдэг талаар ерөнхийдөө яриа. Тэгэхээр 2017 онд болохоор Google-с нэг Transformer гэдэг ерхий neural network гэдэг архитектур бишүүлсэн. Тэрнээс өмнө болохоор ерөнхийдөө текст өгүүлэлтээр ялангуяа sequence өгүүлэлтээр болохоор recurrent neural network гэдэг архитектур илүү ажилладаг байсан. Яагаад тэгэхээр өмнөх үеэсээ юм хамааралтай юмнуудыг бид нар дараагийн датагтыг шиг хийж байгаа учраас тэгээд recurrent neural network-ийн болохоор сул тал нь юу гэсэн гэхээр хардверийнхээ одоо юу гэдгийг хүчин чадалд тулгуурлаад бид нар хангалттай төвшөнд одоо загварын архитектурыг скейлинг хийх боломжгүй. Скейлинг хийх тусмаа яг үгээр маш их хэмжээний нөөц шаардна. Дахиад трейнинг хийх процесс нь өөрөө маш удаан явдаг. Яг тэгэхээр оптимайз хийж байгаа процесс нь арай нэг жоо өөр өмнөх үеэс хамааралтай ингээд секвенс байдлаар явждаг болохоор тийм учраас нөгөө маш их хэмжээний өгөгдөл дээр ингээд скейлинг хийгээд маш том модель сонгох боломжууд нь айгүй хомс байсан учраас яадаг байсан бэ гэхээр хэвчлэн тухайн нэг даалгавар болгонд зориулсан жижиг модельүүдийг сухаж ашигладаг байсан. Жишээ нь named entity recognition буюу одоо текст дотроос бидний авахыг хүсэж байгаа одоо юу гэх байршил байдаг ч юм уу, хүний нэр байдаг ч юм уу, тийм эсвэл барааны үн байдаг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг одоо олдог модельгээр тусдаа нэг модель заавал авна. Гэхдээ мэдээж өмнө болохоор хэмжээний текст дээр болохоор сонгогдсон нэг юм жижиг foundation моделүүд байдаг гэсэн. Мөн transformer архитектур гарахаас юу байсан гэхээр бас image data дээр төвшөө convolutional neural network ашиглагддаг байсан. Тэгээд 2017 онд болохоор ерөнхийдөө Google-с attention of unit гэдэг архитектурыг тавьчихсан. Тэгээ энэ давуу тал нь юу юм бэ гэхээр нөгөө нэг recurrent neural network ингээд одоо маш их хэмжээний дата дээр том архитектурыг сурах боломж нь хомс байсан бол энэ transformer архитектур болохоор тэрийг ерөнхийдөө эрхлээс орлуулж гарч ирсэн гэсэн. Тэгэхээр яг үгээр бид нар заавал recurrent юмнуудыг тавихгүйгээр одоо энэ трансформер архитектурыг ингээд параллелээр тавьж байгаа бас хүсэн хэмжээгээр ерөнхийдөө одоо маш том архитектур болгож чадна. Тэгээд их хэмжээний өгөгдлөөр сурах боломжууд үүссэн. Тэгэхээр архитектурыг параллелээр тавиад эхэлчихээр юу болж байна гэхээр нэг ч архитектур зориулсан одоо юу гэдгийг нэг GPU ч юм уу ингээд бүгдийг параллелээр бид нар хардверийнхөө одоо нөгөө GPU-ээр өргөдөж байгаа том серверүүд дээр ингээд параллел сурах боломжийг олгож эхэлж байна. Тэгээд сургаад их боломж нь олгочоор нөгөө их хэмжээний өгөгдлийг тодорхой хугацаанд тэгээд тодорхой хэмжээний нөөц тулгуурлаад бид нар сурах боломжтой. Тэгээд ийм архитектур бий болоод энэ нь болохоор ерөнхийдөө нөгөө текст датан дээр текст одоо өмнөх үеийн жижиг модельүүдийг бид нар тус тусын таскууд дээр хийдэг байсан. Тэгвэл тэр аргачлал тэр одоо модельүүдийг ерөнхийдөө outform хийгээд илүү сайн ажилладаг архитектур болсон. Тэгэнгүүт OpenAI-с юу хийсэн гэхээр маш их хэмжээний текст цуглуулад тэгээд энэ архитектурыг ерөнхийдөө хүснээр нь томруулж агаад тухайд 175 билион параметр ч илүү. Тэгж томруулаад тэгээд ерөөсөө нэг модель сургасан. Нэг моделийг сургахдаа яаж сургасан гэхээр өмнө нь болохоор бид нар нөгөө нэг жижиг модельүүдийг ихэд сургахдаа нэг моделийг сургаж авахдаа яадаг гэсэн гэхээр masked language бүтлэн буюу ерөнхийдөө нийт байгаа текстээс самсаггүйгээр ингээд дроп хийдэг. Тэгээд нөгөө дроп хийсэн үгнүүдээ ингээд таамагладаг гэсэн. Тэгэхээр яг үгээр заавал нөгөө дараагийн үгийг биш тухайн өгүүлбэрийн дунд нь байгаа ч юм уу ихэнд нь байгаа эсвэл хойно байгаа үгүүдийг таамаглах байдлаар одоо үгүй foundation модель буюу нөгөө текст өгүүлэлтээр ажилласан модельийг гаргаж авдаг байсан бол OpenAI дээр яасан гэхээр дараагийн үгийг авах. Ерөөсөө заавал самсгүй дроп хийхгүйгээр их
эхний нэг өгүүлбэр байлаа. Эхний 2 үгийн мэдээ 3 дахь үг нь өөрчлөлтөд 4 дахь 5 дахь гэх байдлаар юм автор релиз буюу дараагийн үгнүүдийг хамгаалдаг байдлаар ерөнхийдөө эхлээд модулээс сургаж авсан. Тийм учраас GPT буюу нөгөө Generative Pre-trained Transformer гэдэг ерөнхийдөө дараагийн үгнүүдийг генерейт хийж олдог ийм модулийг сурсан. Энэ нь болохоор юу болчихж байгаа foundation модель буюу нөгөө суур модель. Тэгэхээр энэ модулийг сургах тэр процессыг болохоор ерөнхийдөө бид large language modeling pre-training гэсэн гэж үздэг байсан. Тэгэхээр хамгийн сүүлд нь яг хөөр энийг сургасны дараа модель юутай болчих чинь гэхээр маш их хэмжээний текст авсан учраас тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Гэхдээ тэр мэдлэгийг яаж ашиглахаа бол ерөөсөө мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр тэр мэдлэгийг нь буцаагаад яг ингээд даалгаврууд дээр ч юм уу ингээд ямар нэгэн домен дээр бид нэг таск бүсгүүлж авахын тулд заавал post training буюу дахиад юу яах гэсэн илүү нөгөө сайн ажилладаг боломж сургах шаардлага үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр тэр нь бол ерөнхийдөө post training-ийн 2 дахь степ болж байна. Би өнөөдөр болохоор ерөнхийдөө pre-training section-ийг илүү яриад post training бол зөвхөн дуртаад байна. За тэгэхээр сайн нөгөө large одоо GPT дээр одоо large language modelийг яг ингээд анхтан сургаж авах гэдэг нь foundation буюу суур модельийг гаргаж авахдаа яг хөөр дараагийн үгнүүдийг таамагладаг байдлаар сурч байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор бидний нэг хамгийн одоо юу гэх яг энэ neural network ч юм уу эсвэл яг ингээд бүгд нь ашигладаг байсан статистик одоо language model гэж гаргаж болохоор n-gram language model гэдэг. Энэ дэр юу гэдэг вэ гэхээр ерөнхийдөө бид нар тийм том text corpus байгаа. Тэгэнгүүт тэрэнд болохоор бид нар одоо 2n-gram гэх юм бол 2 үг яг хамтдаа тэр corpus хэдэн удаа давтагдж байгааг бид нар мэдээж болно тийм. Тэгэхээр тэрэн дээр олон удаа давтагдаад байх юм бол юу гэсэн үг юм гэхээр тэр 2 үг ерөнхийдөө хамт явдаг юм байна гэсэн. Тэгэхээр бид нар эхний үгийг мэдчихвэл дараагийн үгийг магадлал дээр нь суйрлаад үг гэж авахмаар хамгийн өндөр магадлалтай үг нь байгаа учраас энэ бол дараагийн үг байна. За тэр хоёрын дараа энэ хоёр бүр спорт үг нь хамгийн өндөр магадлалтай энэ байна гэдэг ерөнхийдөө одоо тухайн корпуст байгаа нийт одоо frequency буюу нэг давтамжаар нь бид нар илүү одоо тооцоолдог байсан бол large language model дээр бид нар яаж хийх вэ? Илүү нэг моделийг хийгээд тухайн текст байгаа үгийг яг хөөр эхний үгнүүдээс хамаарсан дараагийн үгийг одоо илүү таамагладаг болгож ирэх гэсэн үг. Тэгээд тэрэндээ зориулаад ингээд модель сургаж. Ерөнхий процесс нь адилхан гэхдээ large language model дээр илүү юу хийгдэж байгаа гэхээр магадлалыг илүү таамагж тархалтыг сураад байгаа гэж бодож байна. Энэ дээр болохоор илүү статистик одоо статик буюу ерөнхийдөө текстийн хэмжээндээс хамаарсан статик үгнүүдийг одоо магадлалтай сурч авдаг гэсэн. Тэгээд large language model маань илүү generative байдлаар илүү угаалгаж ажиллах юм боломж өгдөг гэж. За тэгэхээр манай pre-training дээр яг хөөр бид нар ерөөсөө дараагийн үгийг л аль болох зөв таамагладаг байдлаар модель train хийж байгаа. Тэгэхээр бид нарт болохоор юу байгаа вэ гэхээр дараагийн үгийг мэдж байгаа өмнөх үгүүдийг оруулаад дараагийн үг гаргаж энэ хоёр хоорондоо адилхан байна уу биш байна уу гэдэг ерөнхийдөө алдаатай байвал алдаатай байна, алдаагүй бол алдаагүй гэж. Тэгэнгүүт манай дата маань өөрөө яг хөөр зөв битүү текст л байгаа тийм. Тэгэхээр бид нар текстийг ашиглаад модель сургах гэж бол байхгүй. Тэгэхээр эхлээд датагаа бид нар явуулаа засна. Яаж засах вэ гэхээр pre-process гэх. Тэгэхээр яаж pre-process хийх вэ гэдэг дээр би бас яг энэ слайдын үед бол тодорхой юм. Тэгвэл зүгээр өөрөө яриа чи. Тэгээд нөгөө их хэмжээний текстээр сурахаар тэр их хэмжээний текст чи өөрөө нэг юм мэдлэгийг агуулсан байгаа. Төгсгөлээ. Тэгээд маш их хэмжээний текстээр дараагийн үгээ таамаглаас сурчаар модель юу болчих юм гэхээр тэр хэмжээнд байгаа мэдлэгийг тодорхой төвшин ингээд өөртөө хадгалаад бичиж гэсэн. За ерөнхийдөө large language model дээр 3 төрлийн архитектур байдаг. Эхнийх нь болохоор decoders буюу одоогийн GPT, Cloud, Llama, Mistral гэдэг ашиглаж байгаа ерөнхийдөө архитектур. Дараагийнх нь болохоор encoders буюу BERT одоо language modeling архитектурууд. Тэгээд энэ хоёр хосолсон encoder, decoders гэдэг 3 төрлийн ерөнхийдөө архитектур. Тэгэхээр энэ зурагнаас харах юм бол
Тэгээд декодерс гэдэг архитектур маань яаж юм гэхээр орж ирж байгаа орлт маань зөвхөн дараагийн үгнүүд рүүгээ илүү шууд ингээд connect дараагийн үгнүүдэд илүү фокуслоод ирсэн байна тийм. Тэгэхээр next дараагийн үгнүүд рүүгээ ингэж декодер модель маань ажилладаг. Энкодер маань яг уу гэхээр орж ирж байгаа орлт маань ерөөсө бүх үгнүүд рүүгээ холбогдоод бүх үгнүүдтэйгээ ингэж юу гэнэ ажиллаж. Энкодер декодер хоссон модель маань яг уу гэхээр энкодероос орж ирчээд декодер дээр гаралтаа таамаглахдаа яг уу гэхээр декодерийнхоо өмнө таамагласан утгаа дахиж орлт руугаа оруулж аваад нийт орлтойгоо нийлүүлээд ингээд цаашаа таамаглаад явчихж байгаа. Энэ үгээрээ ерөнхийдөө ялгаатай. Тэгэхээр энкодер декодер моделийн хамгийн том төлөвлөл болохоор ерөнхийдөө Whisper байгаа. Whisper гэдэг маань OpenAI-аас гаргасан speech to text хийдэг модель. Тэгэхээр аудио ороод текст гарч ирж байгаа гэсэн. Энэ дээр аудиог яг уу гэхээр энкодероо ашиглаад нэг юм одоо юу гэдэг нэг юм dimensional vector руу хөрвүүлжин. Тэр вектор нь болохоор тухайн орж ирж байгаа аудиогийн тогтмол одоо юу гэх төлөв одоо representation vectors гэдэг ерөнхийдөө embedding хийгээд өчөж байгаа бол гэсэн. Тэгээд тэрийг ашиглаад дараа нь декодероор яг уу гэхээр үгнүүдийн нэг үршин таамаглана. Гэхдээ таамаглагдсан үг нь буцаад оролт олж ороод дараагийн үг байна. За энэ дээр энкодерсын жишээ тийм. Тэр masked language models буюу үгнүүдээ бид нэр текст дотроос самсаргүйгээр алга хийж байгаа учраас, drop хийж байгаа учраас орж ирж байгаа орлт маань яг үгээр бүх үгнүүд рүүгээ ингэж connect хийж тэднийг таамаглаж ажилладаг гэсэн. Тэгээд ихэвчлэн classification-ы task-ууд дээр fine tuning хийж ажилладаг. Тэр нь болохоор юу гэхээр сайн нэг name-д дээр translation байж болж байна тийм. За encoder decoders нь болохоор ерөнхийдөө өөр нэг sequence нь дараагийнхаа өөр нэг sequence руу ингэж хадаж тренинг хийдэг. Тэгээд хамгийн энгийн жишээ хамгийн алдартай жишээ нь болохоор machine translation буюу одоо англи өгүүлбэр ороод монгол өгүүлбэр гардаг ч юм уу. Тэгэхээр англи монгол өгүүлбэр чинь өөрөө нэг sequence, англи өгүүлбэр бас нэг sequence. Тэгэхээр нэг sequence-с нөгөө sequence рүүгээ шууд encoding хийгээд буцаагаад decoding хийж байна. Тэгэхээр датанаас бид нар яг юуг таамаглах гээд байгаа юм бэ гэдгээсээ хамаарат одоо хаана байгаа үгийг ч юм уу эсвэл яг юу гэх эсвэл бүтэн sequence-ийг ч юм уу таамаглах гээд байгаа юм бэ гэдгээсээ хамаарат даалгавраасаа хамаарат бид нар яг хөр моделийг янз бүрээр сургаж болж байгаа гэсэн. Гэхдээ language модель дээр болохоор хамгийн шууд ашиглаж байгаа нь юу гэхээр decoder модель байгаа. Decoder нь болохоор шууд дараагийн үг рүүгээ одоо receive буюу өмнөх үгнүүд нь дараагийн нэг үг ингээд таамаглахтаа илүү явж ашиглагддаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө мэдлэгтэй янз бүрээр мэдлэгтэй. Тэгээд гол санаа нь бол ерөөсөө дараагийн үгээр таамаглах гэсэн. Өмнөх юм одоо ерөөсөө хамааруулгүйгээр. За энэ дээр болохоор ерөнхий яг зураг нь байгаа. Тэгэхээр бид нар болохоор одоо эхний үгнүүд нь эхний 5 үг байлаа. Тэгээд тэрийг ашиглаад трансформерын блокууд руугаа ингээд дараагийн блок руугаа оруулаад тэгээд ерөнхийдөө гамтаа аваад гамт нь болохоор ерөнхийдөө logic тэгээд softmax гэдэг явчихна гэсэн. За тэгэнгүүт бид нар энэ дээр ямар процесс яг модель трейн хийх явцдаа ямар процесс хийх вэ гэхээр эхнийхтэр болохоор үгийг болохоор tokenizer буюу tokenizer ашиглаад ерөнхийдөө бүхэл тоонууд руу хөрвүүлнэ. Нэг ID өгч байгаа гэсэн үг. Гэтэ нэг үг бол хэд хэдэн ID-наас бүрдэж болно. Тэгээд дараа нь бүхэл үгнүүд бүхэл тоонуудаа аваад embedding layer-аараа болохоор convert хийгээд нэг юм төгссөн dimension тусгалгүй vector руу хөрвүүлнэ. Тэгээд тэрийгэ ашиглаад transformer block руугаа оруулаад ерөнхийдөө таамаглалаа хөгжүүлээ явуулна гэсэн. Тэгээд гаралт дээр болохоор бид нар logic буюу ерөнхийдөө яг ямар token-ыг одоо token буюу нэг бүхэл тоогоо ерөнхийдөө таамаглаад байгаа юм бэ гэдгийг харна. Тэгэнгүүт яг хөөхөр tokenizer-а бид нар train хийхдээ маш их текстийг нэг тодорхой тооны бүхэл тоороо хөрвүүлдэг. Тэгээд tokenizer-аас авах авдаг. Тэгэнгүүт tokenizer-ийн гол санаа нь болохоор юу юм гэхээр
илүү нөгөө нэг тухайн текст маань илүү олон давтагдж байгаа ч юм уу олон давтамжтай байгаа үгнүүд маань ихэвчлэн нэг бүхэлд оров. Илүү цөөн давтагдаад байгаа ч юм уу эсвэл яаж байгаа үгнүүд маань олон одоо хэсэг сабвордуудад хуваагдаад сабворд болгох нь болохоор нэг юм токен руу шилжиж явдаг гэсэн үг. Тэгэнгүүт бид нар магадгүй маш хэмжээний текстээр тогтмол 32,000 ширхэг одоо токентэй буюу 0-оос 31,999 хүртэлх бүхэл тооны тоороо ингэж map хийж буулгана гэсэн үг байна. Тэгэх юм бол манай моделийн гаралт нь юу ах вэ гэхээр тэр 32,000 ширхэг токены алийг бид нар одоо аль нэгийг классификашн хийж таамаглаж байгаа гэсэн үг нь сайн. Тэгэхээр all гэдэг үг маань яг хөөр нэг юм токен байх юм бол магадгүй тэрний 32 нутгаар байгаа ID нь 15,000 ч юм уу байвал 15,000 позишн дээр яаж юм гэхээр хамгийн өндөр логик хамгийн өндөр багтлыг болохоор бид яаж гаргаж өгөөд тэгээ бид нар тэрэн дээр нь болохоор энэ олцсон үг байгаа юм байна гэдэг гаргаж өгсөн. Тэгээд дараа нь ингээд энэ маань оролт болоод дараагийн үг ахиад эрдэлт хийн. Тэгээд дараагийн үг D гэсэн үг байвал энэ магадгүй 16,000 позишн одоо токен дээр байх юм бол 16,000 гэсэн позишнийг авах гэхээр хамгийн өндөр магадлал өгч гэсэн. Тэгээд эндээсээ бид нар D гэсэн үгийг дараагийнх юм байна. Гэхдээ нэг проблем юу байгаа вэ гэхээр магадгүй олон позишн дээр энэ магадлалууд маань зэрэг өөрсдөө ойролцоо гараад ирэх боломжтой гэсэн. Тэгэх юм бол аль нэг үг нь байх боломжтой болоод ирнэ. Тэгээ энийг нь болохоор ерөнхийдөө зохицуулахын тулд өөр нэг температур гэх параметр оруулж ирээд логиктой бид нар хуваагаад өчтдөг. Тэгэх юм бол яг гэхээр нөгөө хооронд энэ гарч ирж байгаа магадлал хоорондын зөрүүг илүү хол болгож өгч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар хамгийн өндөр байгаа нэг текст аваад явуулж байна гэсэн. Тэгэхээр бид нар магадгүй илүү олон генерейт хийсэн текст авыг гэвэл эхний генерейт, хоёр дахь генерейт гэдэг эхний топ кийг ч аваад өснөр үсгэж боломж. За ерөнхий процесс нь бол энэ. Тэгээд тренинг хийхдээ яг хөө ерөнхийдөө саяны нэг дараагийн үгээ үнэн зөв таамаглаж гэнэ үгүй юу гэдгийг бид нар хэмжээд байгаа. Тэгвэл дараагийн үгээ үнэн зөв таамаглаж гэнэ үү гэдгийг яаж хэмжих вэ гэхээр мэдээж нэг алдааны функц байх хэрэгтэй тийм модель маань илүү сайн ажиллахын тулд тэр энэ чинь өөрөө мультикласс классификашны формулын болчихж байгаа учраас юу ашиглах вэ? Cross entropy loss гэж ашиглаад pre-training хийж гисэн. Тэгээд маш их текстэн дээр трансформ моделийг трейнд нь дараа нь яг хөөхөр ямар нэгэн шинэ даалгаварт зориулаад энийг ахиад пост трейнинг хийгээд хайнтны хийгээд. За тэгэхээр эхний тэр pre-training хийж байгаа хэсгийг болохоор self-supervised training гэж нэрлэдэг. Яа тэгэхээр зүгээр биднэрт level маань юу байна гэхээр нөгөө анх орж ирж байгаа текст дотроо дараагийн үгнүүд маань бидний target буюу таамаглах ёстой level болж явж байгаа учраас энийг болохоор self-supervised training гэдэг. Тэгээ бид нар дараагийн үгийг таамаглан эхлээд бол мэдээж маш их хэмжээний тексттэй корпус байгаа. Тэгээд модулээс яг хөөр дараагийн үгийг таамаглаад өгөө гэдэг нь явуулчихна. Тэгээд мэдээж модулээс сурахтаа gradient descent алгоритм ашиглаад алдаага бол minimize хийж явчихна. Алдаа маань cross entropy loss гэсэн. Тэгэхээр cross entropy loss дээр хэдүүлээ харах юм бол юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө функцэн дээр бидний таамаглах ёстой level одоо бодит үнэн нь тэгээд таамаглагдсан утгын логарифм байгаа гэсэн үг. Тэгэнгүүт бид нар үнэн зөв таамаглах юм бол манай level маань нэгтэй тэнцүү байгаа. Бус нь бүгд 0 байгаа гэсэн. Тэгэхээр 0-тэй тэнцүү утгуудыг бид нар игнорч болно. Зөвхөн нэгтэй тэнцүү хэсгээ аваа явуучих юм бол бидний энэ утга яах вэ гэхээр өндрөлт байвал одоо level руугаа нэг рүү ойрхон байна гэсэн үг шүү дээ санаа. Гэхдээ уртлын хасах тэмдэг тавьж байгаа уцаагаад minimize хийсэнтэй ямар ч ялгаагүй болчих гэсэн. Тэгээ хасах тэмдэг тавьж байгаа cross entropy minimize хийчих юм бол модель маань илүү нөгөө дараагийн үг үнэн зөв таамагладаг. Таамаглахыг илүү зорино гэсэн гол санаа. Тэгээ ерөнхийдөө negative loss function буюу эцсийн алдааны функц.
normal loss function буюу за тэгээд ерөнхийдөө юу гэхээр модель маань юуг сурах вэ гэхээр дараагийн тагвар зурна гэхдээ тэр дотор юу байгаа гэхээр transform block гэдэг хэлээр маш олон transform block-ууд байгаа. Дотроо болохоор илүү маш их weight-үүд байгаа. Одоо weight parameter гэж хэлдэг нь optimize хийх ёстой параметруудыг агуулсан байгаа. Олох ёстой параметруудыг агуулсан байгаа. Тэгээд тэднийг ерөнхийдөө олохыг л зорино гэсэн. Тэгэхээр би цаашаага илүү юу руу трансформер архитектураа илүү задлаад ингээд яваа. За энэ дээр ерөнхийдөө бас жишээг нь харуулсан. Тэгэхээр бидний нөгөө нэг loss маань хаана байна гэхээр одоо энэ дээр long гэдэг үгийг бид нар таамаглаж байгаа бол long-ийн логарифм логарифм алдааны функц байна. Тэгээд бид нар маань ингээ бүгд даруйхны өөрсдийн loss үүсээд бидний нийлбэр бид нар яг хөөр нийт loss алдаагаа авч гэсэн. Юунаас яг нэг трансформер архитектураа ярихаас өмнө болохоор эхлээд юу байгаа вэ гэхээр модель дээр ерөнхийдөө ямар датанууд яаж бэлдсэн бэ гэдэг талаар. Тэгэхээр эхлээд бол яг хөөр нөгөө вебсайтыг crawling хийж аваад маш их хэмжээний текстүүд бэлтэж байгаа. Тэгээд дараа нь болохоор өөр бас энэ корпус байгаа. Энэ болохоор нийтдээ 156 billion tokens of English буюу нөгөө Английн 156 billion tokens бүрдсэн дата гэсэн үг. Тэгэхээр токен гэдэг маань сая хэлсэн нөгөө subword-уудыг хэлж байгаа гэсэн үг. Тэгээд Wikipedia болон бусад веб сайтуудаас ерөнхийдөө мэдээллүүдийг авах, датаг авах. За ерөнхий pre-training corpus маань PG гэдэг pre-training corpus маань яаж юм гэхээр ийм хэмжээний academic data судалгаа болон хууль, patients. Вебээс болохоор энэ хэмжээний дата гэдэг. Тэгээд ном болон бусад ялгаануудыг гэж маш их хэмжээний датанаас бүтдэг. За тэгэхээр дата маань өөрөө аягүй чухал байгаа. Бид нар датаныхаа нөгөө нэг дотор нь байгаа тэр сэдвүүдийг дээрэс нөгөө олон хэлнээс урдч байвал олон хэлнүүдийн тэгээд мэдээллийг ингэж аягүй зөв орстой ч юм аягүй зөв оруулахгүй бол дата маань одоо жишээ нь Wikipedia-гийн бүх текстийг аваачаад аягүй жижиг өөр датанууд нэмжиж модель юусах вэ? Wikipedia дээр байгаа л тэр хариултуудыг мэдлэгийг авчих гэсэн. Тэгэхээр нөгөө датагаа бид нар яг хөр маш олон сорсоос тэгээд үнэн зөв байдлаар пропорцож ингэж оруулаад илүү нөгөө юуг нь хадгалахгүй бол нэгтлийг илүү барьжуул тэр тал руугаа илүү датанаас сурах модель маань сурах одоо тэртлийн мэдлэгийг агуулах боломжтой гэсэн. Тэгээ нөгөө талаас тухайн датанд байгаа мэдлэгийг л модель өөрөө авчиж байгаа учраас дата маань үнэн зөв байх ёстой айлуулах. Тэгээд дээрэс нь нөгөө нэг янз бүрийн одоо мэдээллүүдийг одоо юу гэдгийг муухай мэдээллүүдийг агуулаагүй байх ёстой тэрийг цэвэрлж өгөх гэсэн. Тэгэхээр жишээ нөгөө одоо гэртээ гараа яаж бөмбөг хийх вэ? Тэсэг бөмбөг хийх вэ гэвэл тэрэнд одоо хариулахгүй байх ёстой ч юм уу тийм. Тэгэхээр тэрнтэй холбоотой ч юм уу янз бүрийн мэдээллүүдийг илүү цэвэрлээд дараа нь бас тэргээд хөрөх боломжтой гэсэн. За дээрэс нь нөгөө нэг дэлгэцэд байгаа мэдээллүүдийг бас илүү цэвэрлж өгнө. Өөрөөр хэлбэл мэдээлэлд маань нэг мэдээллийг л одоо орж ивэл илүү сайн. Тэгвэл нэг мэдээлэл маш их байдлаар дэлгэцэд болчих юм бол бас тэрийг илүү сураад авах боломжтой болно. За тэгэхээр ерөнхийдөө тэгээ датаг нэлээд сайн цэвэрлээд маш сайн дататай байх хэрэгтэй. Тэгээс саяны ярьсан байдлаар за тэгэхээр маш их хэмжээний текстээ цуглуулад маш сайн цэвэрлээд ингээд бэлдсэний дараа яах вэ гэхээр тэр текст байгаа их мэдлэгийг болохоор модель ингээд дараагийн үгэнд хамжих байдлаар бүгдээ хадгалаад авчих гэсэн. Тэгээд дараа нь бид нар тэр мэдлэгтэн суйрлаад
пост тренинг хийх байдлаар ерөнхийдөө дараагийн таскуудыг даалгаврыг биелүүлэх боломжуудыг бүрдүүлж байгаа гэсэн. За, дататай холбоотой ямар проблемууд гарч болох вэ гэхээр copyright-тай холбоотой асуудал байгаа. Бид нар янз бүрийн байдлаар бас copyright-тай датанууд оруулж байгаа. Гэхдээ энэ одоо ямар байдлаар шийдэгдээгүй. Тэгээд бас нөгөө датаны нууцтай холбоотой хувийн мэдээллүүдийг агуулсан датанууд бас авах боломжтой. Энэ асуудлуудыг бас гаргасан байгаа гэсэн. За, цаашаага модельөө бид нар ингээд ихний байдлаар одоо энэ датагаар бэлдээ дараагийн үед хамгаалах байдлаар сургасны дараа яг шинэ домен, шинэ даалгаврууд адапт хийх ёстой. Энэ нь болохоор пост процессинг гэж хэлж байгаа. Тэгвэл жишээ нь юу гэдгийг англи хэл илүү агуулсан датан дээр сурцсан модельийг бид нар монгол хэл рүү ч юм адапт хийж сурах шаардлага үүсгэсэн. Тэгэхээр илүү юу гэхээр ихэд шинэ дата бэлдэнэ. Тэр нь магадгүй зүгээр supervised буюу одоо нэг монгол хэл асуулт хариулт бэлдсэн чинь instruction датанууд байж боломжтой. Тэгээд тэрэн дээрээ болохоор нэмэлт одоо юу пост тренинг хийдэг аргачлалуудыг ашиглаад жишээ нь доороо ч юм уу үйл аргачлалуудыг ашиглаад бас fine tuning хийх байдлаар сургаж болно. Тэрийг болохоор илүү дараагийн хэсэгтэр үзээд байна. За, тэгэхээр эхлээд бол их хэмжээний датагаа ашиглаад датагаа модельээс сонгочоод дараа нь пост тренинг хийж өөр домен дээр ч юм уу таскууд дээр ажиллах юм зэрэг байна гэсэн. За, модель хэр сайн байгааг хэмжихийн тулд яг хамгийн general юм болохоор complexity буюу ерөнхийдөө нөгөө бид нар ингээд дараагийн үгийг таамаглаж явчихж байгаа тийм. Тэгэхээр дараагийн үг маань таамаглахдаа юутай гарч ирэх вэ гэхээр тодорхой хэмжээний магадлалтай гарч ирнэ. Ийм магадлалын хүрээнд энэ үг нь одоо дараагийн үг байна шүү гэдэг гарч ирж байгаа гэсэн. Тэр нь болохоор нэмэгдэх одоо утга гэх юм уу. Тэгэхээр тэр магадлалаар нь бид ерөнхийдөө complexity бодно. Тэгээ энийг бодчих юм бол энэ өөрөө нэггүй хамгийн бага нэггүй ойрхон маастер ингэж гарч ирэх юм чинь. Нэггүй ойрхон л байгаад байвал гэсэн юм гэхээр 100% магадaltaгаар дараагийн үгнүүд маань ингээ гарч ирээд байна. Нүн байна гэж үзэж байна гэсэн. Тэгэхээр энэ бага л байвал сайн. Гэхдээ энэ бид нар юун дээр үнэлж байгаа roosted байгаа тестийг буюу модель сургалтаа оруулаагүй текст дээр үнэлж байгаа. Тэгэхээр нөгөө энэ бодит магадлал маань юунаас гарч ирэх вэ? Тест сетээс гарч ирнэ. Тэр тест сетийг нь хэмжиж жижигхэн байгаа байвал бас энэ метрикээр үнэлэх жоохон бүгдээ өгч ирсэн гэсэн. Илүү том байгаа байвал илүү бодит байх боломжтой гэж хэлж байна. За, тэгээд трансформер руу ороод явчихъя. Тэр үйл завсралгүй яах вэ? Амар хурдан явах шүү. Трансформер руу саяны болохоор ерөөхдөө нөгөө ерхий оршил маягийн юм байсан. Тэгээд хэдүүлээ нэлээд хурдан яваа. Дээрээс нь цаг их байгаа учраас дунд нь асуулт хариулт хийгээд явчихдаг. Тэгэхээр саяны ярьсан юмудаас та гээд асуух юм байвал асуугаа. Яа. Тэгээд дараагийн лекц болохоор илүү трансформер руу энкодер нь болохоор дараагийн үгнүүд рүүгээ шууд одоо тэр чинь ингээ параллел архитектурууд байна шүү дээ. Одоо орж ирж байгаа оролтууд нь бас ингээ нэг үгээр орж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр эхний үг нь дараагийн үг рүүгээ шууд атент юу оролт нь болоод явна гэсэн. Тэгээд эхний хоёр үг нь 3 дахь үгний оролт болоод явна гэсэн. Декодер нь болохоор бүгд зэрэг бүгд илүүгээ оролт болж байна. Даалгавраас л болох байна. Яасан шүү дээ. Encoder, decoder гэдэг хоёр янзын загвар байна шүү дээ. Encoder нь ерөнхийдөө та гэж анзаарсан бол оролтондоо ийм текст авчингуудаа текст ч юм уу цуваа авчингуудаа тэр цуваагийнхаа ямар ч юм хэсгийг сансруугаар гачиж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр ол зорилго нь болохоор тэр арчилсан хэсгээ таамаглаж авах байна шүү дээ.
ингэж ачилсан хэсгээ таамаглаж гаргаснаар яаж вэ? Дараагийн үг хандгүй ямар ч авахгүй гэсэн юм ачаа ачилсан. Тэгээ гол зорилго нь юу вэ гэхээр тэр нөгөө оролтонд орж ирж байгаа тэр цугааг одоо нэг ширхэг вектороор юм уу тэр фичрээр дүрсэл сургах гол зорилго гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг нь жишээлбэл одоо хайлтын систем үржилж байгаа бол та нарт маш их хэмжээний юм документ байна. Тэрийг одоо нэг документыг та нар индекс хийгээд документ индекс хийгээд одоо юугаар вектор дүрслээд тэндээс одоо ингээд семантик байдлаар утгацсан байдлаар хайх гэж ингэж үзэл одоо тэгж одоо систем үржилмээр энэ дээр энкодер ажиллаж байгаа байхгүй юу? Яг тэгэхээр яаж ихээр энэ оролтонд орж ирж байгаа энэ том цуваа одоо summarize хийгээд тэгээд одоо товчлоод тэгээд нэг шиг вектор юм хийгээд үслээд юм байна. Encoder. Encoder бол яаж юм гэхээр generate хийж байгаа. Сая одоо цагийн ярьсан шиг ерөөсөө оролтонд юу өгвөл нэг цагийн дуусч байна. Одоо ямар нэгэн даалгавар өгөнгөт тэр даалгаврыг болохоор юу яа гэсэн. Даалгаврыг үргэлжлүүлээд явна гэсэн. Үргэлжлүүлээд ямар нэгэн байдлаар ерөөсөө текст ингээд дүүр гаргаад явна гэсэн. Тэгээд GPT болохоор decoder загвар байгаа шүү дээ. Бидний сая үзсэн. Тэгээд сая одоо яагаад pre-training хийж юм гэхээр ерөнхийдөө одоо ингээд түүхэд одоо бид нар загварыг яаж хэмжүүлдэг байсан бэ гэхээр өмнө нэг юм жижиг даалгавар авч байгаа. Тэр даалгавраа зөвлөсөн өгдөө бичиж авч байгаа. Тэгээд тэр өгдөө зөвлөсөн одоо химик оюутны загвараа тодорхойлдог гэсэн баггүй юм. Тэгээд сургууль үзэл дахин одоо өгдөө нэггүй яг сургууль үзэл ингээд өөрчлөлт явуулдаг байсан. Бид л одоо сүүлийн хэдэн жил одоо ChatGPT-гээс хойш ерөнхийдөө юм практик шийдэл гэж байгаа байхгүй юу? Бид нар тэр яг тод шиг хараад ашиглаж явж байгаа. Тэгээд тэр яаж юм гэхээр маш том хэмжээний загварыг авчиж тавьж байгаа. Маш хэмжээтэй сурчиж байгаа. Яг сурч байгаа гэхээр нөгөө том хэмжээний загвар байгаа шүү дээ. Тэр загвараа завч хэдэн одоо видео ч гэдэг юм, микрофон ч гэдэг юм. Өөртөө практикта тэр параметрч ас ухаас өмнө сонсгоо гэж байна шүү дээ. Ямар ч одоо төсөл байхгүй. Тэгээд хийж юм бидний одоо зориг шийдвэр зорж байгаа даатгаврын талаар ямар ч ойлголт байхгүй. Зөвхөн нэг санамсгүй тоос хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр олон санамсгүй тоогоос сонгохын тулд маш хэмжээний үйл хийж байгаа шүү дээ. Тэгээд бүгдээ хаас авчиж байгаа гэж авчиж байгаа байхгүй. Интернетээс авчиж байгаа. Интернет чи өөрөө бидний нэг байдаг. Ичи одоо нөгөө спец очин гэдэг үслэг текст абстракт цаашлаад одоо аудио тэ цаашлаад имиж видео гэдэг ингээд авах байгаа шүү дээ. Тэндэр аваачаад ингээд бүгдээ ингээд таамаглаж сонсчихгоо нөгөө том загвар чинь маш том хэмжээний одоо юм capacity тэ одоо багтаамжтай учраас бүх одоо тийм байгаа мэдээлэл одоо зөв өөр нь ялахгүй шүү дээ гэж. Уурч зөв бидний өгөлт байгаа бүхэл зэвсэж цээжлээд авчихсан. Яг тодорхой хэмжээнд одоо юу гэдэг цээж авах тодорхой хэмжээнд зүүн тогтлыг бас анзаарч. Тэгэхээр дан цээжж аваад ерөнхийдөө самшин шиг ажиллана гэсэн үг шүү дээ. Дөрөөгөө хэлсэн. Тодорхой хэмжээнд зүүн тогтлыг анзаарсан учраас тэр анзаарч одоо сурч авсан зүүн тогтлоо дараагийн даалгавар ашиглаж авчихсан. Тэгэхээр ингээд яаж юм гэхээр бидний одоо нэг сургасан одоо зэвсэлсэн одоо тэр загвараас юу өгдөөс гадна янз янзын даалгаврууд орж ирэх ажиллаж байна. Тэгээд трансформерс гэдэг одоо загварыг бид ярих хоёр үндсэн хэсэгтэй нэг хэсэг нь болохоор статик одоо энэ параметрч сайн байна. Тэр нь болохоор үгдийг одоо хадгалж авдаг тийм ийм хэсэг байгаа бол attention гэдэг бас динамик тийм weight параметр. Тэр динамик fast weight гэж байна. Энэ динамик weight нь болохоор тухайн орж ирж даалгавар өөрчлөлт явуулж байгаа. Тэгээд динамик weight нь үцэл хийгээд юмсан. Нөгөө static weight үцэл хийж өгөх. Зарим нэг одоо офтод даалгавар маань өөр нэг жижигхэн юм. Тухайн ашиг зургийн үзүүл тогтлоогоор тэр ашиг зургийн үзүүл тогтлыг бас. Тэгээд тэрийг дараа нь нөгөө sponsor generate хийхдээ ажиллаж явуулж байна. Тэгээд яагаад тийм ерөнхийдөө pre-training гэдэг юм бэ? Бид нар ингээд их хөвгөл дээр сургана. Ерөнхийдөө маш одоо юм том даалгаврыг шийдвэр зорж байгаа. Тэгээд яг хөвгөл зөвлөж байгаа том загвар. Тэгээд өөр нэг одоо
одоо энэ юу претрейнинг дээр одоо ч юм уу шинэ зүйл ачаас юу гэх скейл даав гэдэг одоо бид нар бас 2-3 жилийн өмнө бас ярьж ирсэн сонсогдолтой байна. Маш их том хэмжээний загвар одоо авах тусмаа том сервер том хэмжээний аппликейшн суулж ажил том хэмжээний загвар авах тусмаа бидний нөгөө AI-ийн чатбот extension гэж хэлж байгаа. Өмнө энэ дээр одоо юу гэдэг вэ? Интернет хоёрыг шилдэг байсан бол одоо өнөөдөр яаж юм бэ? Олимпиадын бичиг бодлого чинь тийм шинэ ухааны төвшний асуудлыг шийдэж байна. Ингээд бүр гэж өсөж чиж байгаа. Өсөж сайжирч байгаа. Эндгээр нөгөө тэгэхээр нөгөө загварын хэмжээ, өвчин хэмжээ, серверийн хэмжээ хэмжээ энэ y-axis дээр өндөр нэмэр гэдэг загвар чадвар байна. Түүнээ тийш явах өсгөр хадгалж байгаа. Энийг болох скейл зааж ийм зүйл тогтлыг болохоор судлаач сүүлийн 3-4 жил анзаарсан шинэ зүйл судлаа явж байгаа байхгүй. Одоо ингээд архитект болон ингээд вебсайтаас вебсайт таатаа болчихсон. Чихэн болохоор одоо чат бот чигээ энэ болохоор архитект веб асуулттай асуулт слайд ч юм уу эсвэл ярианы хийхээр асууж байна. Энэ үдүс дата тэр ярианы хийхээр асууж. Тэр ямар шийдвэр? Яг хөө эхлээд нөгөө претрейн хийхдээ маш их хэмжээний дата зөвлөж байж аль болох хоёроо нөгөө вебсайт дата зөвлөж штэ. Дараа нь тэр чатбот руу ярианы хэлэхдээ instruction data set-ний илүү яа тэгэхээр бид тэр зөвлөж байгаа instruction data set-ийг бид нар угаасаа асуулт хариулт бэлдэж ирнэ бол тэгээд тэрэн дээрээ илүү яг тэр ярианы юм яаж юм бол модель өгөөд тэр одоо стайл гэх юм уу гэж сурч байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө трансформерын даралт маань өөрөө юм шугам даралт руу гарна. Одоо үгүй бид нар манай токенайзер маань 32,000 ширхэг вокабас үзэж явах юм бол үзэж байгаа 32,000 ширхэг гаралтай юм. Линейр гаралтай гэсэн. Тэгэхээр линейр гаралтаас гарч байгаа утга маань яг скейлаар үгүй гаргүй орно байж болно шүү дээ. Тэр болохоор ерөнхийдөө логик болонгод бид нар softmax руу ороод 0.1-ээр нормалайз хийж байгаа юм. За одоо хэдүүгээр 10 багийн тасалбарыг гадна хэрэг сервис open аваад нуусан байгаа юм биш үү?